Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэг доржийн удирдан зохион байгуулсан буюу нэр холбогдсон гэмт хэрэгүүдийг цувралаар хүргэж байна. 3 дугаар хэсэг. 5-7 орд газрын хамгийн их ашигтай хэсэг болох 5% үнэлгээ буюу 4.5 тэрбум долларын лойрын тухай. 5 толгойгууд ерөөсөө хувь хүмүүс олоогүй. Тэрийг бол одоо хуучин нөгөө бүгд найрамд Монгол ард улс байхад энэ 5 толгой гэдэг ордыг олцсон байсан. Тодорхой цөөн хэдэн хувь хүмүүсийн гарт энэ ордод орчлоо гэдэгт би их гайхаад ерөөсөө энийг төрд буцаая гэсэн. Тэгээд би Батултай уулзаад энэ одоо юу лиценз юм яагаад ингэж явсан гэхээр яхав тэр үед. Тэгээд энийг бол гэхдээ би ганцаараа барахгүй юм учраас бол хэрүүл маргаангүй шийдэ гэж. Хэрүүл маргаангүй шийдэ гэж юу гэсэн үг юм бэ гэхээр яг одоо ингэж улс төрийн бүлэглүүдэд бас ашиг сонирхлын тусах хэл даа гэж. За тэгээ чи яаж байгаа шүү. Би тэгээ тодорхой хүмүүстэй ярьж байгаа хийж байгаа орцсон байна. За ямар элвэдэрж тэр үед ерөнхий сайдаас сүлд ирэх гэж байсан. Элвэдэрж орцсон байна. За баяр орцсон байна. Сүлд энэ чинь энэ яриач хэдэд дахин болж би зөв товжилж ярьж байгаа. Ингээд та ор л доо. За тэгээд дээр нь одоо бусад хүмүүс ингээд орцсон байна. Яг энэ чинь бүгдээр нэг юм хариуцж байгаа. Итгэхгүйгээр ингээд явахгүй юм байна гэж. Тэр нь одоо яг газрынх нь хэмжээг нь аваад үзэх юм бол 5-7 4-5% тэнцэн. Яг одоо судлагдсан байдал нөгөө одоо баялаг, агуулмж, чанар гэдэг утгаараа аваад үзэх юм бол одоо яг монголчууд юмыг зөөрлөхтэй цагаан хэдэгээрээ зөөрлөд юм чинь өрөмн. Тэгэхээр тэр 5% аваад сүүлд нь Хонконгийн зах зээл дээр бирж дээр гарахад бол тэр хилдэрхий гэдэг байгаа тэр 5% нь 4.5 миллиард доллар болсон байхгүй юу? Нөгөө IPO гэдэг анхны үнэлгээ хийсэн, хувьцаа борлуулалтын үнээс тэр нийт уурхайн үн тогтдог шүү дээ. Тэрийг тогтоход 4.5 тэрбум доллар болж байгаа байхгүй юу? Тэр хилдэрхий биш үстэй 4.5 тэрбум доллар чинь. 5% гэдэг. 5% гэдэг хилдэрхий гэдэг юм чинь 4.5 тэрбум доллар болсон байхгүй юу? Тэгээ би тэр үед бодож ирсэн л да. 4.5 миллиард доллараар бид нар уг төрдөө аваад ард түмэнд өрхийг бол алдчихлаа шүү